За сайн байцгаана уу. Шороо махбаттай өхөр охин материал ордныхны маань 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 31-ний хоорондох ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За манай Шороо махбаттай улсууд бол одоо маш сайхан үе байхны, сайхан үе эхэлж байна ч гэдэг юм уу. За би одоо урдны онцлогууд дээр ярьжсэн одоо хайр сэтгэлд одоо итгэл өгөхөө байсан, эргэлтсэн одоо хүнтэй суух талаар бодохгүй ч гэдэг юм уу, тэгээ болоогүй ч гэдэг юм уу, ийм улсууд байгаа бол за энэ 7 хоногт одоо энэ хугацаанд одоо шинэ бүр итгэл төрүүлэх тийм шинэ хүнтэй танилцах нэ. Шинэ хүн харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо энэ хүн одоо таны энэ хүн одоо бас цэрэг цагдаа шүүхийн байгууллагт маш өндөр албан тушаал хийдэг хүн ч байж болохоор байна, тийм ээ. За энэ хүнтэй танилцсанаар таны одоо эдийн засгийн байдал сайжирсан, таны эдийн засгийн байдлыг шийдвэрлэж өгсөн ийм байдал харагдаж байна, тийм ээ. За энэ дээр одоо энэ бас энэ манай одоо урт сайных нь болсон хойно одоо overthinking их харагдаж байна, тийм ээ. За энэ одоо үнэн байх магадлалтай юу, энэ одоо тийм үү, энэ үгүй эргэлтсэн одоо ийм энд одоо нэг ийм энэ харьцаанд нэг шанс өгөөд одоо энэ боломж өгөөд үзүүл ямар юм бэ, өгөөд үзээч гэсэн ийм мессеж өгж байгаа. Энэ бол одоо хорвоо ертөнцөөс өгж байгаа танд одоо сайхан бэлэг юм шиг энэ одоо маш их хурдцтай явах гэдэг юм шиг. Энэ дээр бас нэг жоохон хүлээцтэй байхыг анхааруулсан байх шүү, тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо та одоо би нөгөө хүн чинь ч гэдэг юм уу, таач гэдэг юм уу, одоо энэ харьцаа бол одоо гэрлэлтэнд хүргэх, тийм ээ. За энийг одоо найз нөхөд одоо хүн амьтанд одоо хэлсэн, эсвэл одоо иймэрхүү байдал харагдаж байна, тийм. Мөн одоо энэ найз нөхөдтэйгээ одоо хамт одоо энэ дээр ямар нэг тэмдэглэлт үйл явдал, эсвэл одоо хамт одоо гарсан одоо зугаацах үедээ танилцсан ийм байдал харагдаж байна шүү. Тэгэхээр за энэ харьцаан дээр одоо бас би түрүү яарахын хэрэггүй гэсэн. Яагаад гэх юм бол энд одоо би гэрэлтсэн хүн гэж харагдахгүй байна л да. Энэ хүн бол хараахан гэрлээгүй байгаа юм шиг. За тэгтээ энэ дээр одоо бүр найз хүүхэн, найз бүсгүй юм уу, бас 3 дахь хүн байж байгаа юм шиг ингэж харагдаж байна. Тэгээ энэ хүн тийм учраас одоо танд одоо хэлж байна л да. Одоо энэ бас тийм сайхан одоо шууд очиод яг уу танд одоо даваагүй давах юм байна. Одоо шийдвэрлэх асуудлууд гэдэг юм уус бол одоо давж гарах юм одоо саад бэрхшээлч гэдэг юм уу байна. Гэхдээ энэ дээр одоо хэлсэн байна л да. Таныг одоо бас нэг жоохон сэтгэлийн тэнхээ гэдэг юм уу, дэвчээр гэдэг юм уу, аль эсвэл одоо нэг жоохон хүчтэй байгаарай, тийм ээ. Нэг тууштаач гэдэг юм уу. Тийм учраас ийм хэрв та энэ одоо асуудалд одоо сайхан хүлээцтэй, одоо тууштай, нэг жоохон итгэлтэй, тийм ээ байх юм бол энэ бол definitely одоо гэрлэлт болохоор ийм харьцаа байна шүү. Тийм учраас одоо энэ жоохон итгэлтэй одоо хит их боддгоо болж ерөнхийдөө, тийм ээ. Энэ дээр одоо divine timing байж байна л да. Тэгэхээр зэрэг би энийг бол одоо цаг хугацааны асуудал юм аа. Удахгүй энэ хүн асуудлаа зэгцлээд ирнэ. Тэгээд тэр юу гэдгийг одоо боломжийг өгөх, тийм ээ. Тэр зэргийн одоо хажууд нь одоо бас байх, ойлголцох, ярилцах ийм юмн дээр бас анхаараарай.
бити одоо өөрийгөө төгжиж дуугаа болж энэ бүхэнд их стресстхэн хэрэггүй. Энэ та хоёр бол одоо энэ дээр хараа хэлсэн байгаа л да урд насны юм байна. Учрахал ёстой улсууд. Таны буруу энэ дээр одоо энэ найз охиноос нь салгацсан одоо энэ төр гэхин хэрэггүй. Яа гэх юм бол одоо ийм л учиртай байсан. Тийм ээ. Тэртээ тэрнгүү одоо таныг байсан байгаагүй ч гэдэг юм уу? Одоо энэ хүнтэй суухгүй байсан ч гэдэг юм уу? За ямар нэг байдлаар эрэг талаар нь хүлээж авахыг одоо хичээгээрэй гэсэн байна. За тэгээ энэ дээр одоо танд хөгжил цэцэглэлт хүлээж байна гэж юм тийм ээ. Мөн одоо чаленжууд одоо таны би түрүү хэлсэн одоо давж гарах юм даваагүй байна гэдгийг анхаараарай. Хэрв та энд тэр даваагүй даад энэ хүнтэй хамт одоо гараад ирэх юм бол таныг одоо маш сайхан одоо сэтгэл баясгасан тийм сайхан одоо гэрлэлт гэдэг юм уу эсвэл одоо сайхан ойлголцсон ийм харьцаа үүсгэнэ гэдгийг одоо хэлж байна шүү. Одоо энэ дээр have faith in your dreams гэж шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо таны мөрөөдлийн амьдрал байх гэдэг. Тэгэхээр энэнд одоо нэг жоохон итгэл өгөөрэй тийм ээ, have faith. За ийм сайхан мессеж байна. За энэ дээр одоо бас яг ажил төрлийн асуудал энэ дээр бол одоо бас маш сайхан юмнууд гарсан байгаа учраас ажил төрөл бүтэмжтэй байна, сайхан байна тийм ээ. Битгий их одоо overthinking хийгээрэй гэсэн мессеж бол угаасаа байж идэг штэ тийм. Манай одоо Шорон Махбаттай улсууд их бодох дуртай энэ дээр одоо анхаараарай. За энэ хүн бол одоо бас эдийн засгийн хувьд маш сайхан боломжтой таны эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлсэн юм сайхан юм харагдаж байна. Мөн та одоо банкнаас зээл хүссэн хүлээж байгаа бол одоо нааштай сайхан мэдээтэй байна гэсэн ийм мессеж байж байна. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоо эсвэл одоо хувийн уншлага сонирхож байгаа бол миний Монгол Стар тайрууд гэдгээр орж мэдээлэл аваарай. Эх 7 хоногоос би 11-р сарын ерөнхий төлөвийг уншин та бүхэн хүлээн аваарай. Ингээ баярлалаа та бүхэндээ баяртай.